Таны эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагдана. Монгол улс ардчлалын замаар замнасан он жилүүдэд бараг л байгаа бүхнээ алдлаа. Улс орон ард түмэн ардчлалын балгийг одоо л ойлгож эхэлж байна. Ардчлалын нэр барин гарч ирсэн хараацайнууд одоо нэгэнтээ бүдүүрч таргалсан пингвинүүд болон томорчоо. Гэсэн хэдий ч тэд нар ардчлалынхаа нэрийг орилсоор ардчлалын далбаанаар улам бүр баяжсаар, улам бүр мафицсаар байгааг ардчлалын ерөнхийлөгч Элбэг Доржийн жишээнээс маш тодорхойгоор харж байна. Ийм ардчлал гэж харин ч нэг байдаггүй маха. Ардчлал манад эрх чөлөөг өгсөн гэж ярьдаг хэдий ч ийм аимшигтай төгсгөл рүү аваачих юм гэж хинч төсөөлсөнгүй. Улс орн маань гадны компаниудаар дүүрч ухаж зөөж болох хүнээ тэдэнд өгсөөр байгаа хэдий ч бид өлссөн ходоод ухуулсан улаанаар эргэсэн гол мөрөнтэй хоцорч араасаа шил даран жагсах тэр бүмэн зээлтэй үлдэж хоцорлоо. Энэ бол ардчлалаар нүрээ халахсан анархизмын балаг юм. Таны эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагдана. Монгол хүний амнаас эрүүл мэнд улам бүр үн цэнэгүй болж монгол хүн улам бүр хог дээр хаягдж байна. Үүний хамгийн тод жишээ нь согтуу жолоочийн балгаар ам тавьж буй монгол хүний ам тэнсэн харгалзах эсвэл эрхээ хасуулж 2-3 жилээр ялагдах төдийгөр өнлөгдөж буй явдал юм. Хөгжлийн оргил болсон Сингапур улсад жишээ нь ийм гэмт хэргийг тархинд нь арьс маханд нь хэлдэг гэдгийг бид мэднэ. Манайд хэрвээ ингэж шийтгэе гэвэл хүний эрхийн таллаа хэмээн орилдно. Гэхдээ нас барж буй хөөрхий тэр хүнд тэр хүний эрх гэж юм байхгүй гэж юу? Хүн дайрж алсан болон дайрж алхаасаа өмнө журамлагдсан согтуу жолоочийн хүний эрхээ чинь амаалдсан хохирогчийнхоос үнэтэй байх юм уу? Үгүй л болов. Тэгэхээр хүн төрлөختийн нэн тэргүүний эрх болсон амьд явах эрхийг хангахын тулд жолооны эрхэнд нь бус жолоочийн хонгонд нь арьс маханд нь хэлдэг болгоё. Тэгвэл энэ асуудлыг намжааж чадна. Хэрвээ энд хүний эрх ярих гэж байгаа бол болно. Тухайн этгээдийн нүрийг нь харуулахгүй нэр өсөйг нь дэлгэхгүй байхтал болоод явж байгаа. Таны эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагдана.